Сайн байцгаана уу? Би англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт хоёр байна. YouTube сувгаараа дамжуулан англи хэлийг суурь тавин зааж байгаа цуврал хичээл хүлээн авна уу? Миний зааж байгаа англи хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн нэртэй YouTube сувагт маань subscribe хийгээрэй. Яг хажуу талд нь доошоо заасан суманд байгаа all товчийг дарвал намайг хичээл оруулах болгонд мэдэгдэл очино шүү. Хэрэв танд таалагдвал лайк товчийг дараарай. Баярлалаа. Өнөөдрийн хичээлээр улс орнууд, тухайн орны эд зүйлс, иргэдийг хэрхэн яаж зөв хэлхийг сурнаа. Ингийн тулд шинэ үзэн дүрм үзнэ. Яаж зөв хэлэх үү? Тэгээд дасгал ажлуудтай. Эхлээд дүрмээ үзье. Яаж хэлдэг вэ? I am from гэж яагаад тухайн улсаа хэлдэг. Хариулах болохоор би тэр улсаас ирсэн. За I am гэж яагаад иргэншил яс үндсээ хэлдэг байгаа. Би бол тийм хүн гэд. За жишээгээр харах юм бол I'm from Mexico. I am Mexican. She's from Japan. She's Japanese. Одоо сорнодоо үзнэ. Дараа нь тухайн улсын ямар нэгэн зүйл гэж ярихад энэ тэмдэг нэрийг нь хэрэглэдэг. За хамгийн эхлээд Австралиг үзье. Australia. Australian. An Australian. Иргэн болоод хүн дээрээ ирэхээр энэ гэд ялгац шун авч ийн. Тэгээггүй бол ялгац шун байхгүй байгаа. Канада орн. Canada. Canadian. A Canadian. Хятад орн. China. Chinese. A Chinese. Япон улс. Japan. Japanese. A Japanese. Mexico. Mexican. A Mexican. Mongol. Mongolia. Mongolian. A Mongolian. Шинэ Зеланд. New Zealand. New Zealand. Улс нь тэмдэг нэртэйгээ өөрчлөгдөж байгаа. Энийг анзаараарай. A New Zealander. Peru. Peruvian. A Peruvian. Singapore. Singaporean. A Singaporean. Sweden. Swedish. A Swede. Швейцар. Switzerland. Swiss. A Swiss. Swiss watch гэдэг их байдаг шүү дээ. Нөгөө Швейцарын бугун цаг, Швейцарын цаг. Америкийн нэгдсэн улс. The United States of America. Товчлох болохоор USA гэж чинь. US, a US citizen. Бид нар одоо Америк кинон дээрээс анзаарах юм бол Америкчууд ингэж хэлдэг. A US citizen. Аргагүй угаасаа ингэж хэлэх ёстой. Бусад орны хүмүүс бол би тентхийн иргэн гэдэг citizen гэдгийг нэмээд идэггүй. За та нар анзаараарай. Англи. England. English. An Englishman. Англи эрэгтэй. An English woman. Англи эмэгтэй. Их Британь. Great Britain. British. A Britain. За энэ хоёрыг ялгахгүй одоо сайн ойлгохгүй хүмүүсээс таардаг. Тэгэхээр хичээлдээ ингээд оруулаад ирлээ. Энэ бол засаглалын ойлголт байгаа. England гэх юм бол зөвхөн Англи улс. Нийслэл нь Лондон. Great Britain, Их Британь. Энэ дотор 3 орон ордог.
Улс юу? Англи, Шотланд, Уэльс. United Kingdom нэгдсэн Франц улс гэдэгт хэн ордог вэ гэхээр за эхний 3 орноо. Нөгөө 3 маань ороод Хойд Ирланд нэмэгддэг. Northern Ireland. Тэгэхээр энэ бол хамаарах засаглалаараа ийм ялгаатай байж байгаа. Одоо жишээ үзнэ. Where are you from? Та ханаас ирсэн бэ? I'm from Mongolia. Би Монголоос ирсэн. I'm a Mongolian. Би монгол хүн. Where is she from? Эсвэл where is he from? She гэд асуух юм бол тэр эмэгтэй хаанаас ирсэн бэ? He гэдгээр асуух юм бол тэр эрэгтэй хаанаас ирсэн бэ? She's from Japan. Тэр Японоос ирсэн. Тэр эмэгтэй. She's a Japanese. Тэр бол Япон эмэгтэй. Where is Sushi from? Sushi аль орных вэ? Аль орноос гаралтай вэ? It is Japanese. Японых. Is kimchi Korean? Kimchi солонгосынх уу? Yes, it is. Тийм ээ. Урд нь үтсэн to be-гээрээ ингээд өгүүлбэр зохиогоод асуугаад хариулчихж байна. Тэгэнгүүт одоо болохоор нөгөө тэмдэг нэрээр орж ирж байна. Эхлээд тухайн улсын иргэн улс гэд орж агаад одоо энэ чинээс болохоор тэмдэг нэрээр. Тэгэхээр ялгац шүн байхгүй. Ийм ялгаатай. Korean, Japanese. Одоо дасгал дээр ажиллаад үзье. Exercise. Алдааг олоорой. He is Japan. She is Italy. They are Mongolia. Гэвэл яаж засах вэ? Мэдээж алдаатай байгаа юм. За бодорой. 1 2 3. 1 2 3. He is a Japanese. She's an Italian. Итали хүн. Энэ бол Итали орн. They are Mongolians. Тэд нар монголчууд. Хоёр дахь дасгал. Зөв хариултыг сонгох байгаа. Sushi is Japanese гэх үү, Итали гэх үү? Sushi is Japanese гэдгийг сонгосон бол зөв байх нь байна. Хоёр дахь нь pizza is French, Italian. Аль нь вэ? Pizza is Italian гэдэг хариултыг сонгосон бол зөв. Kimchi is Korean, эсвэл American. Аль нь вэ? За монголчууд бид нар үнийг маш сайн мэднэ. Kimchi is Korean гэж одоо англиар зөв хэлэх юм байна. Анхаарал тавин үзсэн та бүхэндээ баярлалаа. Цуврал хичээлийг маань үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл Facebook хуудас маань энэ байна. YouTube суваг маань энэ. Дахиад хэлэхэд subscribe хэсгээр дараад доошоогоо заасан суман дээрх all тавчийг дарах юм бол намайг хичээл оруулах болгонд хүлээж аваад байна. Мэдэгдэл очино. Би онлайнаар англи хэл заадаг. Хичээлтэй холбоотой мэдээлэл авъя гэвэл WhatsApp дугаар маань Messenger хаяг маань байна. Холбогдороо. Баярлалаа.